PowerPoint програм дээр яаж слайд буюу цаасныхаа хэмжээг өөрийнхөө хүссэн хэмжээгээр тохируулах юм. Тэгээд тэр хэмжээг одоо тохируулыг нэгжээ яаж өөрчлөх вэ? Одоо сантиметрээ инч болгох, инчийг пиксел болгох, пикселийг сантиметр болгох гэсэн энэ хоёр тохируулгыг яаж хийдгийг бүгдээрээ одоо үзье. Яаж хийдэг юм? За, PowerPoint програм ачаалаа. Шинэ бланк нээж. За, одоо бид нэр 1200 пикселтэй өндөртөө өргөнтөө өргөн нэм 900-ийн өндөрт. За, ийм хэмжээтэй цаас бэлтий хийж үзье тийм ээ. 1 пиксел шүү нэг. Зоочлоо. Пиксел. За, энийг бэлтгэхийн тулд яах ёстой вэ? Энэ цаасны хэмжээг яаж тохируулах вэ гэхээр энэ дизайн руу ороод энд нь slide size гэдэг. За, энэ жижигхэн сум дээр дарангууд доош гоё. Хэмжээг нь тохируулах хэсгүүд гарч ирдэг. Энэ custom slide size гэдгийг хараад. За, бидний хэмжээх нэгдмэл сантиметрээр байна тийм ээ. Одоо бид нар тэгвэл пикселээр тохируулах гэж байгаа. Одоо жишээлбэл Facebook пэйжний маань одоо cover зургийг нэг хэмжээд дандаа пикселээр өгөгдсөн байдаг тийм ээ. Сайтанд хэрэглэгдэж байгаа зургнууд нь дандаа бүх хэмжээсүүд нь пикселээр өгөгдсөн байдаг. За, энэ 1200 пиксел, 900 пиксел гэдгийг яаж тохируулах вэ гэдгийг үзвэл энэ дээр болохоор сантиметрээр байна тийм ээ. За, тэгэхээр 1200 өчөж өгөөд пиксел. За, дараагийнх нь 900 пиксел. Ингээд бичиж өгчдөг байна шүү дээ. Тэнгууд шууд энэ сантиметр маань пиксел рүү шилжчихдэг. За, тэгээ энэ show fit гэдгийг сонгоно. За, ингээд болчлоо. За, ингээд слайдныхаа хэмжээг бид нэрээ хүссэн пиксел хэмжээгээр бэлтжлээ. Одоо энийгээ зургийн форматаар хадгалъя. За, хадгалахаас өмнө зураг оруулаад тавьчихдөө. За, download дотор ямар зургууд вэ? За, энэ зургийг оруулж. Энэ зураг. За, энэ маань яг энэ гоё хэмжээгээр өмнө бэлтгэжсэн core болохоор хэмжээгээр. За, одоо энэ бүгдээрээ зургийн форматаар хадгалахын тулд files руу ороод save as гэдэг. За, энэ компьютер дээр хадгалнаа. За, тэгтээ хаана хадгалах вэ гэхээр дээд хэсгийн хаана хадгалаа зааж өгнө гэсэн үг шүү дээ. Дээд хэсгийн marketing. За, эндээс нэрээ өгье. За, post cover гэж дөө. Post cover lesson гэж. За, тэгээд энэ төрөл гэдгээс нь хадгалах төрөл гэдгээс нь бүгдээрээ зургийн форматыг сонгож өгнө гэсэн JPG. За, save. За, энэ бүх слайдыг зураг болох уу? Эсвэл зөвхөн ганц слайдыг зураг болох уу гэж. За, бидний хувьд нэг слайд байгаа тийм ээ. Хэрвээ хоёр слайд байвал хоёулын зураг болгоно гэх юм бол оол гэсэн сонгоно. Одоо ганц зөвхөн нэг слайд зураг болгох гэж байгаа учраас just this one гэсэн сонголтыг сонгороо. За, ингээд хадгалагдчихлаа. За, одоо бүгдээрээ зургаа үзье. За, за, ингээ гоё зураг болсон биз дээ тийм ээ. Гоё